Монголын сэтгүүлчид төдийгүй Монголын нийгэм мэдэх сэтгүүлч Даштандуын амьдралын зам мөрийг хөөвөл, эвлэл, хэвлэл, эрүүл мэнд гэсэн 3 салаа зам тодорно. Монголын хүн ардыг эрүүлжүүлэх, ард иргэдийн ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулан дээшлүүлэх, Монголын нийгмийн зөв замд хөтлөх, оюун санааны өөрчлөлт шинжилэлт хийхэд өргөн зам мөр дурайхаж. Багаасаа амьдралын хүнд хэцүүг туулж, тэсвэр төвчээр сууж, өвчтөө ээжигээ асарч ирсэн Даштандуу эрт ухаан сууж хэрсүүжсэн. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустаал гэдэг. Даштандуу сэтгүүлч аливаад чин сэтгэлээсээ хандах, хоосон хэлбэртхийг үл үзэх үзлээр хүмүүжсэн гэж бодогдно. Амьдралын зам мөргээд нэвтрүүлгийн баг одоо танаад өнөөдөр зочлоо яриа тийм. Тэгэхээр Даштандууга та бол одоо манай Монголын одоо нэртэй сэтгүүлч. За Монгол одоо чөлөө дарчсан сэтгүүлч хөгжүүлэх, чөлөө дарчсан сэтгүүлчдийн эвлэлийг байгуулах. Тийм ээ одоо энэ багийг удирдах. За нийгэмд одоо томоохон өөрчлөлт хийх энэ ажлыг үдэн та одоо удирдах гэсэн үнэ тийм. Одоо ингээд та сүүлдөө та бол өөрөөсөө түг зүгээс бас ингээд холдоогүй бас тойл бичгэр орсон юм шиг. За эргээд та ингээд одоо зам мөрөө ингээд харахад бол их л өргөн дардан зам мөр харагдчих шиг байх юм. Аристотелийн үе биш юм шүү дээ. Бүхэн мэдлэг төрөлтсөн ангилтай, загтай ийм вариант мэдээ санагдав. Гэхдээ бол эрүүдийн зүйл нэг юм байна л да бас аргагүй одоо сануусаагүй шүү. Тол яг хэрэг дээр би нуугаад яг хэл зүйч хэрний төвөөрөлд биш шүү дээ. Бас яг хэрэг мэдээ хэмжээгээ таньж явах хэрэгтэй. Бурмаар гэхээр урмаар гэж хэлэх. Тэгээ хэл зохиолын хүрээлэн манай шинжлэх ухааны академийн уламжилт нэр хүндтэй хүрээлэн шүү дээ. Тий. Тэр хүрээлэнгээс намайг хүндэт доктороо болгоод бас хүн ордод хэрэгтэй юм хийж байна гэд тэгэхээр би тэр хүндэтгэлийг за баярлалаа гэдэг өгсөн университетийн хүлээж авах хэрэгтэй болохгүй шүү. Бас хариуцлага улам нэмэгдэж байна. Юм хийх ёстой юм байна. Одоо хийсний үнэлж хэлэн тол хийлээ. Тэг хүмүүс шойгоо хүлээж авчих шиг байна. За Даштандууга одоо тойл бичиг 20 орчмыг тойрсон гэж. Тэгээд эдгээр тойл бичгүүд ямар онцлогтой байсан бэ гэхээр одоо тухайн цаг үеийн мэдэрч одоо 1975 онд бол Орос хураангуйсан үгийн тойл, залуучуудад зориулсан өврийн тойл гэх мэт Орос хэлтэй холбоотой тойл бичиг зохиожсон бол одоо 2000-ад оны эхнээс эхлүүлээд бол Монгол-Англи. За түүн дотроо бол шууд үндсэн утгатай үгийг харьцуулсан тойл биш. Одоо үндэсний онцлогтой бэрх хатуу үгийн тойл гэх мэт тойл бичгийг бол тойрогдог онцлогтой хүн байгаа юм. Жишээлх юм бол шинэ Монгол дөөмөн гэдэг тойл нь ямар тойл вэ гэхээр Монголын уламжлалт шашин, бөөм мөргөл, зан зашлтай холбоотой шууд орчуулагдаж үл болох үгийг одоо англи хэлний хэрхэн яаж орчуулах болоод англиар бол тайлбарлсан ийм хэрэглээний ач холбогдолтой тойл байдаг. Даштандуу бол өөрөө их судлаач хүн. Гадаад хэл, монгол хэлний хооронд бас орчуулгын асуудлыг сорихдог. За энэ орчуулгын ажлыг сорихдоо бол тойлыг сорихдог, тойл хийхийг сорихдог. За зүгээр нэг үгийг нөгөө үгээр орчуулах тийм тойлоос илүү хэл зүг их сорихдог тийм хүн. Тийм учраас хэл зүгийн тойл хэд хэдий хийсэн. Тэрний би бас хошуу нэмэрлэж, бас туслал дэмжиж, за тэгээ санаа бодлоо хуваалцаж, тэр тойлыг гаргахад нь сэтгэл санаагаар дэмжижсэндээ бас баяртай байдаг. За тэр хэл зүгийн тойл бол маш их чухал. Би багтаа санаж байна. Хэл зүгийн тойлыг бол Чойл Увсан жугаа гаргаж ирсэн. Тэгээ Чойл Увсан жугаан тэр тойл бол үнэхээр сонирхолтой. Бүр уран зохиолын ном уншиж байгаа юм шиг сонирхолтой тойл байсан. Тэгээ би баг залуу насндаа уншижсагаа санаад тэгээ Даштандуугад хэлжсэн. Тэр Чойл Увсан жугаан тойлыг уншижсэн юм. Та бас яг тэр чиглэлээр их сонирхолтой тойл бэлдэж байгаа юм байна гэж хэлжсэн.
Тэгээд Даштандуугаас баярлаа тэр толийг ингэж гаргаж ирсэн юм аа. За тэгээд Монголын залуучууд бол гадаад хэл сурах хэрэгтэй. Зүгээр нэг үгээс нөгөө орчуулах, нөгөө үг рүү орчуулах маягаар биш бүр хэлцээр нь тэр хүмүүсийг одоо харж сурах хэрэгтэй. Тэрэнд бас тус нэмэр болоё гэж ингэж тол хэвлүүлж ясныг хэлэх байна. За маш хөдөлмөрчүн. Тэр утгаараа тол хийнэ гэдэг бол бас хөдөлмөрчүн хийдэг ажил. Монгол хэлний олон хэлц хэллэгүүдийг цуглуулж, улмаар түүнийг нүүдлийн ахуй амьдралын хөвшлээс огт өөр ахуй амьдрал, хэв заншил, ботол сэтгэлгээ, өөр үндэсний хилэнд их хөвшмөл хэлц, хэллэгүүтэй харьцуулан дүүцүүлэх нь нэн амаргүй ажил юм. Энэхүү амаргүй ажлыг хэрэгжүүлэхэд нэг талаас гадаад хэлний гүнзгий мэдлэг, нөгөө талаас хоёр хэлний хэлц, хэллэгийн бүтэц, утгыг дүүцүүлэн үзэж хийсвэрлэн сэтгэх өндөр мэдрэмж шаардлагатай. Ийм төвхтэй ажлыг Даштандууга халгаж хашралгүй барьж аваад олон зуун үг хэллэг багтаасан дээр дурдсан тол бичгүүдийг эмхтгэн гаргасан. Тэдгээр бүтээлүүд нь монгол хэлний үгийн сангийн судлалд томоохон хувь нэмэр оруулсан төдийгүй гадаад хэл шамдан сурч байгаа оюутан залуус монгол хэл сурч байгаа гадаадынхан болон англи хэлнээс ном зохиол орчуулах ажилд үнэтэй чухал гарын авлага болж байна. Сэтгүүлч Даштандуугийн эмхтгэн найруулсан монгол хэлний хөвшмөл хэлц, хэллэгийн тол бичгүүдийн үн цэнийг манай хэл судлалын эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны байгууллага өндрөөр үнэлж 2003 онд шинжлэх ухааны хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор цол хүртээж хүндэт докторийн диплом болон алтан гэрээгээр гардуулсны дээр шинжлэх ухааны дээд шагнал болох Хубилай хаан алтан медалаар шагнасан юм. Би 1972 онд Сонгон яруу дуу сургуулийн багш байсан л да. Тэгэхэд намын амьдрал сэтгүүл дээр Ленины зохиолдох хэлцүг гэдэг нэг том судалгааны үйлийг гардгийг. За. Намын дээд сургуулийн сонсогч. Ц Даштандуу гэж. Гэхдээ ямар сүрхий хүн бэ? Ленины зохиол дотроос хэлцүүгийг нь бол ингээд төвөрлээд орчуулгын одоо дүн шинжилгээ хийнэ гэдэг бол одоо үнэхээр тэр үед бол ер нь их л том ажил байсан л да. Одоо би ингэж л ичнэгээр Даштандуугатай танилцсан. Даштандуу чи чинь ер нь ямар ажилд хичээнгүй авиас бэлэгтэй хүн бэ? Монгол, Орос, англи хэлний өвөрмөц хэллэгийн толийг тун сайхан хийсэн байна шүү. Англи хэлний адармаатай үгийн утгад гүнзгий нэвтэрч яг л санааг нь дүүлгээд гаргаад иржээ. Ер нь хоёулаа нилээд юм хамтарч хий. Цаг л их алдчихлаа. Нэгэнт бие биенээ таньсных болно доо. Чи бол хийж бүтээхийн төлөө төрсөн хүн аж. Сайнтын нөхөрлөө сарны гэдэг үг байдаг баха. Ямар хувьд яг л би тийм хүмүүстэй нөхөрлөөгээд хэлэхээр тэр доктор профессор Чойлосон зөвхөн хөлж байсан маань. Чойлосон зөвийг бол гадаад дотоод гэдэг гадаад хүлэн зөвшөөрсөн том үлдээ. Тэгээд тэр маань ч гэсэн намайг хүн гэж хүндэтгээд нэр хүндтэй хэвлэж ажил байсан юм ачлсан юм уу? Ярилцлага энэ төр авч тэр нийтэд хүргэж байсан хэлсэн. Тэрийг тэр үншигчийн аудиторийг бас нааштайгаар хүлээж авч сонирхож байсан. Хайжихийн аргагүй хачин жохол юм ярьдаг хүн байсан. Цаг ашиглахтай бол гойд. Дэми юм ярих. Тэр лусан жив яриаг би хэлж шít. Дэми юм хийх. Дэми юм бодохлгүй. Бодхол юм бодож Хийх юм аа. хийж байх хэрэгтэй. Хэрвээ дэми юм бодох юм орон харин унтаж байсан гэж. Гүн чинь ингийн болооч шүү дээ. Тэгээд гадаад хэл суралцахаас хайжихийн аргагүй хачин жохол ярьдаг байсан. Боличтой байд баявал түмэн настай байсан ч гадаад хэлээ сурахгүй. Тухайн сурч байгаа хэлийг үнэн болоосоо дуурлах хэрэгтэй. Гэдэг байсан. Үнэн болоосоо. Шамтгалтай. Энэ хэлийг л яаж сурах юм болохгүй бай. Хэцүү юм байна. Баях юм бол үнэн болоосоо дуурлах. Тэгээд тэр хүн бол дэлхийн 10 хэдэн хэлээр
хэлж ирж бичдэг хүн байсан л да. Тэгээ би юу гэж хэлэх гэж байвал сая сайнтэй нөхөрлөл сарны ирэл гэж. Тэгээ намайга тэр эрдэмтэй. Би эрдэмгүй. Тэгсэн мөртөө бас хоёулаа нэгэн зожиг. Гэсэн мөртөө бас юм найзлах ухаантай. Тэгээд намайга хүн гэж тоогоод тэр орнолго нэрээд хувийн харьцаа их давгүй хүний ханьсан хөрөг шинжээдэг бол бас чухал юм шүү. Энэ хүнтэй хэлсэн их чухал гэж үздэг. Англи монгол хэлний харьцуулсан хэлний зүгээр бол доктор нэрийн хүн болсон үлдээ. Тэгээд тэр алуу ёсны ахын нэмтэн хэлж ирсэн гэж танилцуулж. Энэ Монголын нэрдэнтэн гадны нэг манай хүрээлэнгийн юм бол хоногт 24 цаг гэж байдаг бол 26 цаг ажилладаг хүн гэж байсан. Тэгээд тэр алуу ёсны ахын нэмтэн хэлдэг. Усан жавын хэлний Монгол онгон гэмээр сусан хэлний хятад одоо эрдмийн зэрэг хамгаалах хэлний англи. Та бүхэн Монголын нэрдэнтэй дорны тав үлний 8 хэлээр намайг хэлж болно гэж их зэрэг багхмаар байгаад. Тий. Тэгээд ийм хүнтэй хүний ханилсан нөхрөөр нь шинж сайнтэй нөхрөөр сарны гэлээ. Тэгээд тэр хүн бас хүн ёсны харьцааны дуу гэр орны контрол тэгээд хувийн сайхан харьцаатай ихтэй тэр хүн ч аль их бол тэр байхгүй шүү дээ. Аль их онцлохгүй. Зүгээр л одоо сайхан нөхөрлөд манайд чиглэн тэр юу хүн дээрсэн ёс зүйтэй номтой хэмжээ их сайтай айхлаа хүн байсан л да. Хоор хүн байсан да. Олон талын их онцгой шинж хүний үнсэн чанар гэж байна. Тийм. Тэгээ яг эвлид ажиллаж байсан, удирдлаганд ажиллаж байсан, дараа нь хэвлэлийн бас салуурт ажиллаж байсан. 20 гаруй жилийн нийлүүл дүнгээр хамт ажилласан юм аа. Өөр хөлөөр хайцаатай биш. Тэгвэл би төдий нэг минут удирдах үзээгүй шүү дээ. Дандаа түүний удирдлага хийгсэн хийгээд явж байсан. Эвлид байхдаа эвлийн дугаарны 1-р нэмчийн дараа ирсэн. Тэгэхээр би тэр эвлийн дугаарны хэвлэл хавьд томилтоор болсон. Хүүхдийн хэвлийн үсэл авсан тэр юм эрхэлж байсан. Адуучин хүн гэж ийм хоёр тодорхойлт өгмөр байна л да. Ягаад адармаатай хүн гэвэл энэ хүн бол эхлээд одоо дааг сургаж ийсэн. Тэр бас адуучин гэдэгтэй дааг сургана гэдэг юу гэвэл пианарын үнийн саний эрхлэгч байлаа л да. Тэгэхээр тэр жижигхэн хүүхдүүдэд зориулсан одоо санийг эрхлэж, хүүхдийн хэллэг, хүүхдэд зориулсан үгнүүдийг хариулж, тэрийг одоо гэлж, заалж одоо зас залруулж байлаа л да. Тэгснээр тэр бас одоо улам дээшээ хаад дааг сургахаа болоод одоо жинхэнэ одоо унааны эмнэг адуунуудыг сургадаг болж байгаа. Тэр нь бол үнэн санд ажиллаж исэн үеийн юм да. Томчоод зориулсан одоо сонин гаргахад тэнд одоо үгийн баялаг их чухал, үгийг одоо зөв найруулах ёстой. Тэрийг номхотгон тийм үгнүүдийг номхотгож одоо редакторлно гэдэг бол тийм амархан биш байхгүй юу? Тэр бол нэлээд хангал эмнэлгийг сургаж байгаатай адил. Тэгснээр тэрийг сургаж сурлаа гэж бодоод нөгөөт чинь бүр одоо жинхэнэ хизээч одоо дааган насанд юм уу одоо сургаж байгаагүй тийм эмнэг хангалын нуруунд дээр суусан. Тэр нь бол сэтгүүлчдийн байгууллагын одоо нэг удирдагч болсон нэг хэлж байна л да. Сэтгүүлчд гэдэг бол жинхэнэ одоо дашгин хангалын ийм үгсийн сүргийг одоо хариулж тэрийг одоо гэлж залж байдаг. За тэр ажилд бол олон жил зүтгэсэн. Тэгэхээр энэ хүн бол энэ талаас үзэхэд бол одоо адуучин хүн шиг л байна. Төдөө тэгээд намайгаа бас хүн гэж тоож удирдлаганд ажиллахдаа дандаа намайг залж залруулж хурцлж санаагийн
санаагүй юм санааг байсан. Германд одоо Германы чөлөөсөлөчүүд тэг хамтарч Монголох гэж чи Монголын талын зохиогчтой алах чарajил гэж сүнсаал гэж тэгжсэн. За тэгээд дараа нь чи залуучуудын тоолыг би редакторлын өмнө хүгээж бичиж за гэх нөгөө өөрийн дэвтэр залуучуудын өөрийн дэвтэр тэр үед чинь орос хэл их ачаал өгчүүлээ. Бас англи хэлийг гэсэн жохолж үзсэн. Төдөө ер нь юу хны тухай ярьдэж гэсэн бичлэж гэсэн хүн нэг уншихтаа сонсохтаа тий бичиж шүү. Энэ бол их хоороо яс. тий Хоорч бол төдөө тий ер нь бол тэгээ төдөө тоогсон гэдэг бол амарг байлээ. Их олон өндөр шалгуур тавин өөрөө их хөгжсөн. Төдөө тоогсон төдийн зэндаан хүрэн тэр гэдэг бол энэ хоол хүн байсан. Тэгээ ахаад хэлээ сайн тийм хөлөө сарны гэж. Тэгээд их уйшчихсан, ухаан задарчихсан тийм хөлтэй. Тэгээд хоёр туул хүнд бас нэг заяамал хүн бүгд байхгүй төлөвч чанар байх шүү. Тэр нь бол авиас юм шиг байна. Нэг юу хнээ тухай шигсэн. Энийг номны жижиг юмны тухай шигсэн юу хэлсэн. Ярьж хэлж байгаа нэг амторуулаад хүн сонсохтой. Энэ бол их хоорч чадвар одоо авиас гэх юм уу. Тэр бол төдөлт. Заяахаараа нэг заяасан хүндээ. Ямбай гэлжинг таал төсөхөд хасуутар өтөцөлийн шүүмжлэгч. Харамсаж ингэж хэлсэн. Нэг их том номын сан шатчлаа гэж. За яг тэр үе шиг л одоо тодорхой төдөлтөөс зөх жогой. Асар том одоо гарц тий баялаг том номын сан шатчлаа гэж хэлсэн. Төдөө бол тийм эрдэс сайтай гүйлгээтэй сэтгэн ухаарч үлдсэн асар их уншиж сонссон аливын бэлгэр. Тэгээд таньж ойлгосон талын жимээ хүндээ. Төдөө. Тэгээ би ахаад хэлээ сайн тийм хөлөө сарны гэлээ. Намайгаа бас хүн гэж тоогоод янз бүрийн чи тойлхи би редактор бэ. Тэгээд ном гадныхантай хамтж гарах гэж заагээд тэр бүгд өгсөн. би бас нөгөө манай одоо хамт сургууль сурж ирсэн орчуулагч мэргэнийг одоо нас орохт бас харамсаж ирсэн шүү дээ. Монголын одоо ингээ соёлд энэ одоо утга зохиолын хөгжилд маш их одоо үнэтэй хүнээр оруулах одоо тийм сайн бүтээлэг орчуулах чадaltaй байсан бас яваад өгсөн. Тэр өөр хүн чадахгүй тэрийг нээж. Мэргэн бай, түүний аав бай. Тий, хасаад руу ихтэй мэргэн. Тэгээд хүмүүдийн тухай яагаад хэлдэг олдошгүй юу эрдэнэт хүмүүс л дээ. Олон төрхөөргүй чухал хүмүүс. Ямар ч ажил эрхэлсэн тэрбээр бусдаас тодорч байж тухайлахад Монгол иргэдийн нийгмийн халдвар төвчнөөс ангаах үсэд оройлон оролцож бусад сувилагчдаас үйлсээрээ ялгарч хөдөлмөрийн хүндэт медалаар залуухан сувилагч чагнуулж орос хэлийг үеийнхнээсээ илүү шамдан судалж өөрийн болгож эвлэлийн үүрийн даргын ажлын хажуугаар хурал зөвлөгөөнд орчуулга гэж эвлэлийн төв хорооны удирдлагын хараанд үрдсэн байдаг. Хожмоо хувь заяаны эргүүлгээр сэтгүүлч мэрэгжил эзэмшиж, үнэн сонинд хэвлүүлсэн олон нийтлэл нь нийгэмд резонанс үүсгэж, 1990-ад оны ихэр үүсгэн байгуулсан Монголын чөлөөт ардчсан сэтгүүлч дэвлэл нь нийгмийн оюун санааны өөрчлөлтийн хошуужлагчийн үүргийг гүйцэтгэж чадсан түүхтэй юм. Түүний бичсэн олон тооны Англи-Монгол толь бичиг нь уншигч хэрэглэгчийн талархлыг хүлээгээ зогсохгүй, эрдэмтэн мэрэгдийн анхаарлыг татсан юм. Хийсэн бүхний чулуу болгож чаддаг эрхэм юм. Эмнэлэгт байхдаа би хонгоо хүлээсэн хүн өвчтний орны дэргэд ноёргоо хонож эмчилгээ мэдсэн тарийг цагийн нэмийн даслахгүй гэж хэлээжсэн юм. Тэгээ эмнэлэгт байсан үе бол амьдрал гэж юу юм, зовлон гэж юу юм гэдгийг бол таньж
таньжины хэлээ. Тэр үедээ хэл одоо багзалуудаа тари хийжтэй соёлогч л баг. Тийм. Тэгээд судсанд арьсанд булчинд тари. Тэгээд одоо судсолно гэдэг чинь сэглэл байдаг байхгүй яг чадахгүй хүмүүс. Тэгээд ямарсанд настачууд тэрний хүүхэд одоо судсан болдог. Тэргүй тэр үйл. Даштандгийн ухманад одоо анх өдөрийн гараагаа ихтэй бол одоо шууд одоо эрдэнэний салбарт тэрэндээ сувлэгч хийгээд тэгээд Монголд одоо Тэмбүү өвчин их байх үед Тэмбүү өвчнийг арилгахаар Оросын одоо эмчнэр экспедицээр ирж яат экспедицийнхэнтэй ажиллаад л Орослыг онцгой гарамгаа сурсан. Одоо хинээс ч одоо энийг одоо Лодгийн төлөвгөө хөдөлгөөний материал ихтэй өөрөө ургасан сарс мод гэж одоо ингэж одоо манай Даштандг ахыг одоо авгаасан байдгийн. Орослыг бол Оросын одоо ард түмэн Оросын эмчнэртэй хамтран ажиллаад ингээд өөрөө бол одоо Орос хэлний яриа тэр одоо өгүүлэр зүү, үг зүү, грамматик энэ талаараа бол онцгой сайн сурсан. Энэ ч учраас одоо сониннүүдэд сурвалжлагч бас одоо редактор хийж байсан. Эрдэнэний салбарыг байнга дэмжиж явдаг. Эрдэнэний салбарыг дэндүү ойлгодог. Эрдэнэний салбарын эмч сувлэгч нарын одоо энэ асуудалаар одоо маш сайн ойлгодог ийм одоо сайхан бурд байгаамаа. Энэ эмчнэрт би хэлэхтэй байна. Илүүлийн хамгаалах юм. Тийм. Тэр би хоолнд анхаалах тааж амьдрал хөрлөх тааж тэгээ энэлгээс илүүлийн хамгаалах ихнээс их салбараас ирсэн болоод тэгээ би одоо хүртэл бүгдийн хүндэл хөлөөсөн бүрийн хэмээн алдарсан ачлимж нямсар эмчтэй. тийм үү? Бүрний. Тэгэхээр хүнд илүүч эрэхтэн гэж нэгш байхгүй. Хуурууч эрэхтэй, хуурч эрэхтэй. 200-аад 300-аад эрэхтэй. Тэгэхдээ амин жухал эрэхтэн гэж байна. Бүр зүрх электронд шүлгэнд хүртэл байдаг шүү дээ. Одоо бүрийн сэргэлтэй алтан ясны хэлтэрхий. Тэгэхээр би эмчнэр эмнийхэндээ их талтай байдаг гэж. Таныг одоо ингэ хараад ахдаг шүү дээ. Хаана ажилласан байна? Тэр газар дандаа тэр нийгмийн маш их шаардлагатай газартаа ажиллаж ирсэн байна шаарч байгаа байхгүй. За совлогч хийж байхдаа та удаа яасан шүү дээ. Орос эмчтэй хамтраад Монголын ард түмнийг нийгмийн халдвар төвснөөс арьс өнгөний өвчнөөс салгах энэ одоо тийм юу гэдэг нь буйнтай ажил хийсэн. Нэг үг байна. Нийгмийн халдвар арьс өнгөний өвчнийг устгах тэр буу татан бууглаа. Тэгсэн чинь дүгэнд юм байгаа. Нактэрүүд тийш ажиллах. Тэгсэн тэр бат сүгтэрхтэй манай бааврын үг ахлагтлаж ирээд тэрхтээ 10 дугаар эцэд сайн орч байгаа. Зарим нь бол бас тэр хөдөөгөр явж байгаа болохоор бас зөвшөөрөл бас яагаад ингэж тэр манай эцэд бол тэр аймгийн том дараа байж байгаа зүйл анагаахын дээдмийн зүйлсээ тэр бид нэр болсон боцохгүй. Тэгээд их сайн гэж хэлсэн гэ. Тэрийн дараа маань татсан мод ажиллаад өгнөх. Хөдөлгөөний гэн улаан хөөдөн тэр засаг шиг юм байна. Тэгсэн чинь тэр дундал чинь би хөдөлгөөний хүндэт медаль авч байгаа. Яасан гэсэн чинь Монгол нийгмийн халдварт элсэнгийн өвчнийг устгах гэдэг би гавьяа явуулсан. Иргэдэлтэй тэр үчи шаардлага өндөр шүү дээ. Гавьяа мөн л дөө тэр чи тий. Хөдөлгөөний хүндэт. Тэр ч одоо тэр үедээ сайхан одоо ч гэсэн миний анхны шиг нь та ташиндоо ингээд хараад та бол юу гэдэг юмны голыг олоод хилждэг, голыг олоод ярьцдаг ийм байсан болож бодож байгаа шүү дээ. Та залуу бах та. Энэ эвлэл бол жишээлбэл ийм хүмүүсийг анхаардаг байхгүй. Та тэгээд дараад нь бол энэ атад буусан дараа та бол бас эвлэлөөрөө дарах хийсэн баг тийм үү? Аймгийн эвлэлийн хороонд бас тоолож эвлэлж оролцож байсан юм байна. Тэгээ сүүл тийшээ бол уурхай эвлэлийн хорооны дараа хүртэл тэмдэглэлээ шүү дээ. Тэгэхдээ тэр эвлээ бол ном анхаардаг байсан. Зүгээр энэ байг. Тийм. Тэгсэн чинь бүрэн зохтын уурхай гэж яан тулсан том уурхай эвлэлийн хорооны дараа намайг тэмдэглэх юм. Ийм зүйл байна. Би очихгүй гэсэн. Чадахгүй наадах шиг сонсоргүй байсан. Чадах болондоо гэж. Тэгээд юу нам даалгаж байна. Тэр нам тэр номын шүүм бол номдод сүлээ. Уурхай эвлэлийн хорооны дараа тавьдаг байгаа. Тэгээд энэ яг уухай залуучуудтай бас
ажиллаж шүү дээ. Энэ ч гэсэн бас миний амьдралын бас нэг жохол зурсан юм л дээ. Ийм ирээвэр на толгинд шиг явж байгаа шүү. Энийг яг цаашин ирээвэр яг бас муу ажилласан. Эвлий их орлоо хөдөөгөөс тасаагдаж орчихлоо. Тэгээ юу гэж хэлэх гэж байна? Базар хэлэхэд бол эвлэл хэвлэл эрүүлийн хамгаалах системд ажиллаж ирсэн юм аа л гэж. Тийм. Бас энэ хүн бол том сургамж байлаа. Энэ амьдралын алдсан үеийн учраас энийг бас их чухал үздэг юм. Тийм. За ялангуяа уурхайчин залуучууд ажлын хүнд тийм учраас уурхайн цагаатай одоо тэдний их шиг хамгаалж үзүүлснэ бас болоо зүгээр байхгүй. Чи хаа юусан газар дэмдэг хачин хэрэгтэй галмангарч бас очиж гэж илтгэж явуулаад алдаж. Тэгээд шит муу ажиллаж байсан гэдэг бас үнэлгээ тэ илэн доогоо их хурдаараа чиглэлчлээ. Тэгээд тэр инерцээр хөлөвжүүдээр халаанд өрчсөн байгаа. Тэгээд айхтар хүн дэхтэй юм мартад уу. Тэгээд сүүлдээ бүгд эвлийн доогоо хөөхтэй эвлийн нэгцээр гарч ерөнхийлөгч төлөвлөгч. Эвлийн доогоо өөртөө сонгогдоод. За манай Даштондуу эрхлэгчийн үед бол манай пенерийн үнэн сонин ер нь Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв хорооны дэрэгт хүүхдийн хэвлэлийн нэгдсэн редакц юм бол одоо үндсэндээ бас оргил үе, хөгжлийнх нь оргил үе байсан. Даштондуу эрхлэгч бол өөрөө их тийм эрдэмтэй, боловсралтай, хилтэй, устай бүх талын одоо тийм мэдлэг мэдээлэлтэй тэр үедээ бол одоо манай улсын үнэхэрийн одоо шилдэг тийм одоо эрдэмтэй боловсралтай хүн байсан учраас тэр сониныг бол үнэхэрийн талаас нь одоо өөдөн дээш нь өргөж их сайхан хүмүүсийг урьж одоо оролцуулдаг. За олон талын одоо ажил зохион байгуулдаг ийм их эрч хүчтэй одоо сонинг авч явсан. Тэгээ энэ бол ер нь бол альва нэг хэвлэл мэдээллийн байгууллага одоо ямар байх нь бол удирдах яваа тэр эрхлэгчээс бол ихэнх шалтгаалдгийг одоо тэр үед бид мэдсэн. Тэгээд одоо Даштондууга нөгөө нэг 90 оноос өмнөх үе за 90 оноос хойш хоёроо хоёр үе яваш одоо сэтгүүл зүйтэй. Таны бас нэг харж байхад бол та хэлжсэн чинь нэг юм одоо социалист системийн үеийн сэтгүүл зүй бол одоо сайн ч юм уу ч ихтэй бол ерөнхийдөө хийх ярихад хэмжээ тогтоож тий сэтгэлгээнд хориг тавьж чөдрөө үгээр цагдуул суудаг цаг өнгөрчээ гэж та бол одоо сэтгүүлчдийн эвлийг байгуулахын өмнө хэлжсэн дээ. Энэ бол гол ялгааг нь харсан байна. Тэгээд яасан юм олон улсын сэтгүүлчдийн хамгийн том хамтын нийгэмлэг гэж байсан юм. Бүршээлтүүтэй сэтгүүлчдийн байгууллага дэвшилт. Нөгөөх нь өөрөө практиктэй сэтгүүлчдийн байгууллага. Тэгээд төр зас хэвлэл мэдээлэл төр засгийн харьяанд өрөөхөр дуу хоолой болж ирсэн юм. Тэгээд энэ хоорондоо хачин өөрөөнүүд үйлчлэлтэй төр засгийн хэвлэл мэдээллийн юу харьяалын статусыг өөрчлөх олон нийтийн болох public service volunteering гэж одоо олон нийтийн энэ нэр томьёогч уулын өрөөний жишгээр нэвтрүүлсэн шүү дээ. Тэгээд яг хуулийг бол би ганцаараа гаргачихгүй. Тэгээд ийм хууль байдаг. Энэ жишгээр ажиллана төлөвлөлөө гэж байна. Тэгээд түзэсхийн дуулууртай өнөөхөр болж ирсэн хэвлэл мэдээллийн харьяалын статусыг өөрчлөх нь бас өөрийн доохоо тийм үү. Жахан төлөвлөсөж үргэлжлэн төрсөлтэй. За нэгдүгээр тул би 90-ад оны ихээр болон дундуур Даштондуугатай хамтраад Монголд чөлөө твлийн тухай хөөцөлдөж Даштондуугаан зөвлөгөөг авч Даштондуугаан сандыг бодож харгалзаж бас ажиллаж ирснийг санаж байна. Тэр үед бол дайны засгийн газрын бусдгуу тусламжийн хүрээнд дайны төслийг хэрэгжүүлж тэгээд Монголд чөлөө твлийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллаж байсаагаа санаж байна. За тэр үед бол Даштондууга үнэхээр чөлөө твл Монголд ямар их ач холбогдолтой, ямар хэрэгтэй талаар сайхан ярьж тэрний төлөө цус түү тэмцэж ирсэн юм аа. За тэр яриан
дунд бид бас чөлөө төвлийн тухай ойлголтоо гүнзгийрүүлж сүүлд нь 90-ад оны сүүлээр тэр үед бол Монгол Ардын хувьсгалт нам, одооны Монгол Ардын нам бол улсын хурал цөөхөн судалтай байсан. За арчсан холбоо эвслэж одоо ерөнхийд нэрээр ярих бол арчсан хүчний төлийнхэн бол олох байсан. Тэгээ бид ярьж хагаад тэгээд чөлөөт хэвлэлийн тухай, хэвлэлийн эрхчлэлийн тухай хуулийг гаргах гэж ярилцаад арчсан намаас Батүл гишүүн. За тэр үеийн Монгол Ардын хувьсгалт нам, одооны Монгол Ардын намаас Очирхүү гишүүн хоёрыг энэ хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг гаргая гээд тэгээд олон зүйл заалт ярихлаар бас их маргаан дэгдэх гэдээсэн учраас цаг хугацааны шахацсан байсан учраас бол үндсэн 4 заалтыг оруулаад хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийг гаргаж ирснийг санаж байна. За энэ хуулийг гаргахад энэ хуулийн төслийг боловсруулахад Даштандууга адилхан одоо энэ чөлөө төвлийн төлөө тэмцэжсэн улсууд бол бас санаа бодлоо нэмэрлж өсө гэдгийг хэрхэн зүйтэй болов уу гэж бодож байна. Үндсэндээ 1990 оноос хойш ч тэр ардчлал өөрчлөлт эхлээд энэ нийгэмд хамгийн үнэтэй цэнтэй хамгийн чухал одоо ёстой агаар шиг дутагдчихсэн зүйл бол мэдээлэл шүү дээ. Үндсэндээ бол энэгээр хүмүүс сангачсан байсан. Шинэ юм сонсох юмсан, хаана юу болж ийн, яасан, өнгөрснөө яаж дүгнэхүү, ирээдүйн маань юу блэ гэд асар их мэдээллийн одоо хомсдолт байсан. Тэгээд тэрнээс гарах гад өдөр шөнөгүй одоо тэр хэвлэл мэдээллийг бол одоо ялангуяа шинэ гарч байгаа тэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бол их сонирхож байсан үе. Тэгээд хэвлэлийн эрхчлөө гэдэг юм маань бол анх томхоглогдоод гарч ирээд хэрэгжиж эхэлж байсан юм л үе л дээ. Тэгээ тэр үед нь бол арчсан холбоо эвсэл маань бол засгийн эрхэнд байсан. Тэгээ хэвлэлийн эрхчлөөний төлөө бол бид нар бол үнэхээр тууштай зогсдог байсан учраас энэ хэвлэл мэдээллийн за тэр талх нь байхгүй, гурил нь байхгүй, элдв янз юм байхгүй ч болно. Гэхдээ ямар ч болсон ард иргэдээ сонингоор нэг гэж дутаажихгүй байх юмсан тэр мэдээлэл авах эрхийг одоо баталгаажуулж өгөх юмсан гэдэг үднээсээ тэр хэвлэлийн үйлдвэрийг ашиглалтанд оруулаад тэгээд тэр хэвлэлийн үйлдвэрээ улс сэтгүүлчдийн холбоонд бол үн төлбөрөөр шилжүүлсэн юм. Яг хөө зүгээр бэлэгдлийн үнээр 999 төгрөгөөр тэр бүхэл бүтэн үйлдвэрийг шилжүүлээд тэгээд тэрнийхээ ачаар энэ манай сонин хэвлэлийнхэн чинь бүгдээрээ сонингоо гаргадаг. тэрийн ард иргэд маань одоо өсөн хүлээж уншиж танилцдаг ийм л одоо үе байсан. Тэгээ ерөнхийдөө бол бид нарыг ярьдаг л да. Та нар одоо байхдаа ер нь юу хийсэн, яасан бэ, ямар олигтой юм байсан бэ гэж энэ тухайлбал нэг жишээ. Тийм ээ. Энэ хэвлэл мэдээллийн эрхчлөөг баталгаажуулж өгсөн, хэвлэл мэдээллийн эрхчлөөний материалын баазыг бүрдүүлж өгсөн. Тэрнийхээ ачаар өнөөдөр ард иргэд чинь одоо мэдээлэл олж явах тэрийг шүүж, тунгааж бодох хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тэгээ үндсэндээ зөвхөн нэг албан ёсны мэдээллийн хэрэгслийг ингээд дагаад гүйдэг байсан бол өнөөдөр дэлхий дахинд хаана юу болж байна гэдгийг бол ингээд зүгээр шууд л одоо мэдж авах хэрэгээр бол бид нар хангацсан. Энэ бол асар том ололт юм а гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээ энэ ажлыг хэрэгжүүлэхэд энэ хэвлэлийн эрхчлөөг одоо баталгаажуулахад бол олон хүн оролцсон л да. Тэн дотроос олгоно Даштандууга байж энэ хүн бол хэвлэлийн эрхчлөөний төлөө бол үнэхээр тууштай тэмцэж байсан их мундаг сэтгүүлч хүн, төр нийгмийн зүтгэлтэн гэж би хувьдаа бодож авдаг. Энэ хүн маань бол энэ хэвлэлийн байгууллагын тэр хараат бус байдлыг бий болгох, хараат бус байдлыг бичүүлэх чиглэлээр бол маш их санаачлагтай ажиллаж үр дүнд хүрсэн гэж ойлгодог. Тэгээд зөвхөн эн чинь хэвлэхээс гадна энэ хүн чинь өөрөө бас их мундаг орчуулагч, англи хэлний одоо нэлээд хэдэн словаруудыг тол бичгүүдийг гаргасан байдаг. Тэн дотроос бүр англи хэлний хилцүгний тол гэдэг хүртэл гаргачихсан. Тэгээд тэр нь бол одоо тухайн үедээ бол их л ховор номол байсан. Одоо ч гэсэн ховор л байгаа баг. Тэгэхээр иймэрхүү хүмүүсийн тэр нэг зүрх сэтгэл эрмэлзэл одоо манай ТV-ийн инхот байж байна. Энэ бүх хүмүүсийн чинь итвэх зүтгэлээр л энэ хэвлэлийн эрхчлөө гэдэг юм чинь өнөөдөр баталгаажаад та бид нар бол одоо ингээд энэний үр шимийг хүртээж явж байна шүү дээ. Хэвлэлийн эрхчлөөний хууль 98 онд гарахад бол бас энэ хуулинд бас улс төрчид хэвлэл мэдээллийн байгууллагуудад халтай заалтуудыг оруулах гэж ирснийг бол маш их хүчтэй эсэргүүцэж ерөөсөө энэ 98 онд батлагдсан улсын хурлын Батүл нарын санаачилсан энэ хууль батлагдахад бас үндсэндээ бол маш олон заалт хөвгөр дөрвөн заалттай ийм хэвлэлд ашигтай чөлөө твлэлт ээлтэй ийм хуулийг бол одоо улс төрчдөр батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж ингэж боддөг юм аа. Үүсгэн санаачлагч тэгээд наран яраа босод хүмүүстэй тийшээгээл төмөөлж ирсэн юм л да. Даштандууга бол анх бусад нөгөө чөлөө твлэлийг одоо
дэмждэг, хөхүүлэн дэмждэг ийм олон улсын Брюссельд төвтэй олон улсын сэтгүүлчдийн холбооны одоо байгууллагын тухай одоо маш их наривчлан судлаад за тэгээд өөрөө бол 1998 онд бол өөрөө одоо Бразилийн Ресиф хотод болсон их хуралд нь одоо төлөөлөгчөөр ингэж явсан. За тэгээд тэр төлөөлөгчөөр ингэж явсныхаа үр дүнд бол Монгол улс бол энэ олон улсын сэтгүүлчдийн холбоонд өөрийн одоо төлөөлөлтөй болсон. Гүйцэтгэх одоо миний бие одоо 1998 оноос 2007 он хүртэл бол энэ одоо олон улсын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх орооных нь одоо гишүүнээр ингэж бас ажиллаад зөвхөн Монголыг биш одоо ингээд нэг Азийг төлөөлөх юм боломж. Тэгэхээр энэ замыг бол байна шүү дээ, тийм ээ. Одоо нээж өгсөн хүнийг бол би Даршин Дугуйг гэж боддог. Тэгээд би бол ерөнхийдөө Даршин Дугуйг бол намайг хүлтэй болгосон хүн гэж ингэж байнга одоо хүндэтгэж явдаг. Та түрүү хэллээ шүү дээ, шин дотн сэтгүүл зүй бол маш ирч хүчтэй хөгжиж ирсэн тийм. Энэ одоо ил товчоо сонингээд гарлаа, арчин сонингээд гарлаа. Олон одоо тийм 7 он тутмын одоо би даасан сонингууд гарлаа. За радио би даалаа. Тэгээд дараад нь бол одоо сэтгүүлчдийн хэвд маш хүчтэй байсан учраас 98 онд хэвлэлийн өрсөлдөөний хууль батлагдлаа, тийм ээ. Тэгээд олон нийтийн радио телевиз гэж бий боллоо гэл. Ер нь бол одоо ингээд төр засгаас хэвлэл мэдээллийг бол чөлөөж авлаа, тийм. Их олон ажил хийгдсэн шүү. Ер нь маш олон дэвшил гарсан. Яг энэ бол таны одоо үед шүү дээ Даршин Дугуй. Тэр олон нийтийн радио телевиз гэдэг чинь Монголд бол сурахгүй байсан шүү дээ. За Даршин Дугуйтай би 2005 онд анх байгуулагдсан олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлд анхны 15 гишүүнээр хамт ажиллаж байлаа. Тэгээ ер нь Даршин Дугуй бол хэвлэл мэдээллийн салбарыг энэ арчил зах зээлийн нийгэм шилжүүлэх бүх үйл хэрэгтэр нь оройлоо оролцсон хүн гэж би боддог. Чөлөөт хэвлэл гэдэг юмыг Монголын ард түмний чихэнд хоногшуулах ажлыг бол маш олон жил хийсэн. Ер нь нэгэл үндэсний зөвлөлийн хуралдаар ч гэсэн хамгийн анх эхлээл хурал эхлэхдээ та нар чөлөөт хэвлэл хараат бус байх ёстой гэдэг үгийг л хамгийн дөрөнд хэлдэг. Бүх юмдаар л ерөөсө тэр чөлөөт хэвлэлийн хаартыг гэдэг юмыг л барих ёстой гэдгийг байнга сануулдаг. За ер нь Монголын одоо хэвлэл мэдээллийн бараг бүх байгууллагатай Даршин Дугуй ажилласан баг. Сэтгүүлчдийн байгууллагыг удирдах байсан, хоёр сэтгүүлчдийн байгууллагыг нийлүүлэх ажлыг бас хариуцж байсан. Монголын хэвлэлийн хүрээлэнг байгуулах, бэхжүүлэх үйл хэрэгт бас олон жил зүтгэсэн. Олон нийтийн радио телевизийн анхны одоо хуулийг гасны дараах, бичиг баримтыг бүрдүүлэх, боловсруулах бүх үйл хэрэгт бол бас оройлон оролцсон. Ийм одоо хэвлэл мэдээллийн том зүтгэлтэн хүн гэдгийг бол хэлхийг хүсэж байна. Альва шин юм бол тэр үйлчлэл. Тэгээд хаана суралцах вэ гэхээр сонгодог байдлаар өрнөлтөө суралцах хэрэгтэй. Сурсалж. Тэгээд олон улсын сэтгүүлчдийн хамгийн том хамтын нийгэмлэг хүйтэн дэйний бодлогын практик сэтгүүлчдийн байгууллагаас бид гараад бас зүгээр гэдэг төлөвштэй байж. Тэгээд гараад одоо Брюссел төвтэй сэтгүүлчдийн байгууллага алсыг хардаг. Тэр өөрөө бол одоо их алсыг хардаг хүн байсан нь бол би одоо өдөө болтол энэ эрхлэгчтэйгээ ойр дотн ажиллаж явахдаа бол их одоо алсын хараатай тэр одоо альва юмны хөгжлийн чиг хандлагыг бүр үнэхээр ирээдүг нь харж чаддаг ийм хүн юм аа гэж боддгийг. Ягаад гэвэл одоо тэр арчилсан хувьсгалын арчлын одоо ихэнх үед бол энэ Монголын чөлөөт арчилсан сэтгүүлчдийн эвлэлийг бол байгуулсан. Тэгээ тухайн үедээ бол сэтгүүлчдийн байгууллагыг ингэж хоёр хуваах шаардлага байсан уу гэж одоо бас ингэж одоо харах нэг өнцөг байсан. Гэхдээ ерөөсөө тэр арчлын одоо үзэл бодлыг бол манлайд нь магнайд нь авч явах нь бол сэтгүүл зүй юм а гэдгийг бол үнэхээр олж харж энэ нь бол одоо Монголын сэтгүүл зүй энэ чөлөөт хэвлэлийг бол асар их хүчтэй хөгжүүлсэн. Тэр бол үнэхээр одоо бас тэгээ олон улсын одоо сэтгүүлчдийн байгууллагатай холбох энэ их үлсийг бол одоо үнэхээр манлайлж энэ бол цаг үе харсан ийм одоо бодлого явуулж за энд бол сэтгүүлчд бол их хөгжсөн, сэтгүүлчдийг маш их идэвхжүүлсэн. За тэгээд цаг нь болохоор бол хоёр сэтгүүлчдийн байгууллага нийлүүлээд мөн одоо Монголын сэтгүүлчдийн байгууллага бол их одоо хүчрэхэг явах энэ одоо бүх юмд бол гол одоо удирдагч нь байсан юм аа. Тэгэхээр явахвал хэвлэл мэдээлэл арчил чөлөөт эдийн засгийн чөлөөт зохицуулын нөхцөл
зөв үйлдвэрлэлээр хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн менежментийг орчин үеийн шаардлагын өндөр түвшинд эрхлэн үйлчлэхэд бас олон орчим суралцах хэрэгтэй байна. Халаасны сэтгүүлчид ноёлсон хэлцэл хараалт ус хэвлэлийн тухай ярих нь үйл биелэх үлгэр юм байна. Тухайн үед одоо Монголын сэтгүүлчүүд том одоо ийм бие даасан сэтгүүц хөгжүүлж ирсэн нэг одоо хүний нэг бол яа харахгүй балдарж байлаа. Тэ өнөөдөр сонин 25 дугаар телевиз гээл тийм ээ. Тэгэл одоо өөрийн радио тэгэл тагсан дагвар сонингуудтай бас таны хэл дээр мундаг менежмент сайн хөгжиж ирсэн шүү. Болдорч бол харин их сонин хийгүүр байна Монголын сэтгүүлч. Феномен гэж байна. Тий. Феномен вирусын зүйл. Тэр бол харин шалдар болдрын хөөцөлтэйгөө тий. Том утгаар нь эрүүл сурвал дэвтсэн халаат ус сэтгүүлчийг арчил эдийн засгийн зөвлөлт зохицуулалтын нөхцөл зөв үйлдвэр зөв чиг зөвлөн амжилттай хөгжүүлэхэд асар их зөв эхлэлийн тавьсан одоо ч яг тэр залуумжлагчд нь үргэлжлүүлж байгаа тийм ээ. Бид яг одоо ярьж байна арчилсан нийгэм, арчилсан сэтгүүл зүй, чөлөөт сэтгүүл зүй гэдэг. Энэ чөлөөт арчилсан сэтгүүл зүйг Монголд бий болгоход Даштандууга шиг одоо хүчин зүтгэсэн хүн бол Монголд байхгүй. Одоо ч хийсээр байгаа. Энэ утгаар нь бол Даштандуугаг одоо үндэхээс өөр арга байхгүй. Өөрөөр хэлэх юм бол Монголын сэтгүүл зүйд хийцэн битсэн тэр хүний бүтээсэн Монголын одоо хоёр сэтгүүлчдийн байгууллагыг хооронд нь нийлүүлэх, нэгтгэх, эвтэй найртай байх, Монголын сэтгүүлчид хоорондоо одоо юу гэдгийг энэ их чухал асуудал да. Хоорондоо ив найртай байж ээж чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлнэ гэдэг бол энэ маш их адармаатай хэцүү асуудал. Энийг бол хийж чадж байгаа хүмүүс ганцхан Даштандууга. Чөлөөт хэвлэлийн зам бол хүнд хэцүү хүний чанар шалгах зам шүү дээ. Бохор байна. Нийгэм ерөнхийдөө бол бас их бохор байна. сэтгүүл зүйч бохор байна. Нийгэм бохор, нийгэмч бохор байна тий. Яг ондоо юмтай зөвлөх юм бол одоо өчтөд зарах шиг л байна шүү дээ. Сэтгүүлчдийн эв санааны, мэргэжлийн эв санааны нийтлэгч бол тэгээ хөдөлгөөн сэтгүүлч, продаж нэг юм эзэмж их байна. Хөдөлгөөн сэтгүүлч их байна. Правдасны эрхлэгч Сатихов гэж хүн байсан юм л да. Бид чинь нэг правдаас оруулсан. Тий. Какой редактор такая газета гэдэг том ялгарч ирсэн. Какой редактор такая газета гэж. Ямар л эрхлэгч өдөрлөө тийм сонин гэсэн. Даштандууга бол өөрөө яг одоо тогтмол хэвлэл сонинд ажиллаж байсан тийм маш сайн сэтгүүлч, маш сайн редактор. Одоо тэр өөрийнх нь гаргасан номнуудыг ингээд харахаар тэр хүн өөрөө яаж одоо редакторынхаа хувьд, сэтгүүлчийнхаа хувьд тэр сонголтуудыг ямар зөв сайн хийсэн бэ гэдэг бол яг өөрийнх нь номнуудыг үзэхээр бол яг анзаарэгдэж мэдрэгддэг. Тэгээ өөрөө энэ яг сонин суурьтай, сонины сайн сэтгүүл, сайн редакторынхаа хувьд манай яг одоо өдөр тутмын сонинуудын маш сайн уншигч, маш сайн шүүмжлэгч, маш сайн зөвлөгч тий. Уншигчийнхаа хувьд сонин зүгээр уншаад өнгөрчих нэг өөр. Уншсан тэр зүйл дотроосоо биднэрт хэрэгтэй, бидний алдж байгааг мань хэлж өгөө. Дээрээс нь хэрэгтэй санааг мань хэлж өгнө гэдэг нь тий. Одоо тэгдэг хүн бол маш ховор штэ тий. Тэгэхээр тэр хүн бол өдөр тутмын сонинуудын хувьд Даштандууга бол маш сайн уншигчаасаа гадна шүүмжлэгч, зөвлөгч. Энэ нь бол бидний хувьд бол одоо бас Даштандуугаагаас тийм үгийн сонсоод, зөвлөөгийг аваад бас зарим шүүмжийг бас одоо айж сонсно гэдэг бол одоо бас маш сайхан л зөвлөлттэй ийм түвшигтэй нэмэртэй хүний бидний үед амьдраад бид нарт бас ийм зүгээ хэлсүүлж байгаа нь бол маш сайхан санагддаг. Буух хэлсэн буцсантай ярих хэрэгтэй. Тэгээс Монголд зарим нэртэй сайт нэгш байхгүй шүү дээ. Тий. Төрч юм уу, дондоо юм уу? Хэлвэл хэлэх шиг хэлэх байх. Оройн лан хийтер. Буух хэлсэн буцсантай. 90-ад оны эхэнд ардчил дөнгөж эхэлж байх үед би Даштандуугатай өмнө санд хамт ажиллах аз завшаа тохиолдож байсан юм аа.
тэр үеийн үнэн сонин бол одоо ардчлалыг нийгэмд түгээх, танин мэдүүлэх, ер нь зүгшрүүлэхэд маш том хувь нэмэр оруулж байсан хэвлэл байсан. Мэдээж одоо ардчлалыг бол сонин хэвлэлүүд бол янз бүрээр хүлээж авч байсан баг. Тэгээд төдуугаа байсан, дашин дуугаа байсан. Энийг зөв талаас нь дэмжиж явахд бол дашин дуугаа өөрөөр маш их байсан. Дашин дуугаа ардчлалыг алга ташин өгтөж авсан хүн. Тэр үедээ бол мэдээж өнөө зөний амт олон бас энд дас зогсохгүй буруу талаас нь дашин дуугаа ойлгох байсан байх. Тэгэхдээ үнэн сонины үүрэг оройлыг тэр үед тодруулахад дашин дуугаа бол маш их одоо үүрэг гүйцэтгсэн хүн. Тэр үед дашин дуугаа баярын тухай, үнэх дуудал, дээд комиссийн доод ажилч шиг ийм асуудал төвшүүлсэн маш хурц өгүүлбэрүүд бичиж байсан. Энэ өгүүлбэрээ бол тухайн тогсон системийн шүүмжилж, зөрөгтэй шүүмжилж чадаж байсан. Одоо ер нь олон түмний хүлээсэн, уншдаг, мундаг сэтгүүлч байсан. Төдуугаа бол дашин дуугаа гэх үнэлдэг байсан. Өөрөө ч төдуугаа гэх үнэлнэ. Хоёр агуу хүн бие бинийгээ бол зөв ойлгодог байсан. Тэр болгон дашин дуугаа хүмүүс бас ойлгохгүй. Манай хүн ч бас хэний ч одоо хүсэл зоригоор тааруулж ярихгүй өөрөөр л байдаг хүн. Нийтлэг бичсэн юм. Баян тухай гонигт дээд хүмүүсийн дуудаж хайхан гадаад дээд хүмүүсийн дууд ажиллаж. Тэгээ тэр гарчгаасаа би ч өөрөө ээжсэн. Дээд хүмүүсийн дууд ажиллаж. Вак гэж нэг байгууллага байсан. Шинжлэх ухааны шийдсэн хүмүүсийн эдгээр нэрийг олох. Тэгсэн харин би тэр гарчгаасаа өөрөө шийдсэн. Төлөв маань эхлэхвэрүүдээ энэ гэрээ халахсан. Тэгэхээр чөлөө тэгвэл бас юу юм бэ? Асар хурц зэвсэг. Энийг эзэмшиж чаддгүй эзэмших юм бол бас их асуудалтай. Нийгэм тортой. Тийм, нийгэм тортой. Тэгээ хүний нэр төрөл бас халдшгүй нэр юм байна. Сэтгүүл зүй арчлалт шилжсэн, зах зээлийн тогтолцоонд шилжсэн үеийн одоо ихэнх үед өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн салбар тэр чигээрээ өөрчлөгдөж, шинжлэгдэх тэр эхлэл тавьж явах үед бол асар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Одоо тийм ч учраас магадгүй энэ сэтгүүл зүйн салбарынхан ялангуяа дундаас дээш үеийнх нь бол дашин дуугааг арчсан чөлөө сэтгүүл зүйн загалмайлсан эцэг гэж одоо хүндэтгэх юм хүмүүс бол олон байдаг. Анх удаага 90-ад оны одоо ихэнх үеэр одоо төвлөрсөн нэг намын одоо удирдлагын доор явж ирсэн олон нийтийн байгууллагууд задарч эхэлж байх яг тэр цаг үед бол чөлөөд арчсан сэтгүүл зүйн эвлэл гэдэг одоо ийм өөрийн хараад бус бие даасан байгууллагыг үүсгэн байгуулж одоо сэтгүүлчид хэв мэдээллийн салбарын төрөөс болон улс төрийн намаас хараад бусаар бие даасан одоо зарчмын дагуу ажиллах ёстой гэдэг ийм зарчмыг одоо бий болгож, урайлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, энэ чиглэлээр бол хүчтэй дуурч ирж байсан. За хэв мэдээллийн салбар сэтгүүл зүй либералчлагдах зах зээлийн тогтолцоонд шилжих арчилсан барууны хэм хэмжээг төлөвшүүлж хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгсэн хэвлэлийн үрээлэн гэдэг байгууллагыг үүсгэхэд бас маш чухал үүрэг гүйцэтгсэн анх 1993 онд чөлөөт хэвлэл төслийн одоо удирдах хороо байгуулах үед бол дашин дуугаа удирдах хорооны гишүүдийн одоо нэг нь байсан хэвлэлийн үрээлийн гүйцэтгэн байгууллагад хамгийн анхны захирлуудын зөвлөл чөлөөт хэвлэл төсөл одоо хэрэгжиж дуусаад хэвлэлийн үрээлэн хараад бус төрийн бус байгууллага болж өөрчлөгдөхөд удирдах зөвлөлийн одоо хамгийн анхны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж исэн. Ингэж ажиллаж авах хугацаанд бол ер нь хэвлэлийн үрээлэн төлөвшөж одоо нийгэмд
хэвлэл мэдээллийн салбарт энэ зах зээлдээ өөрийн гэсэн байр суурьтай болох хүртэлх бол энэ үед бол удирдах зөвлөлийн гишүүнээр хамтарч ажиллах, чиглүүлэх, за өөрийн одоо байр сууриа илэрхийлэх, зөвлөгөө өгөх зэрэг үүрэгтэйгээр хэвлэлийн хүрээлэнд ч гэсэн манай удирдлагын бүрэлдэхүүнд за гүйцэтгэх захирлын ажил үүргээ аваад ажиллаж байгаа миний бие хувьдч тэр манай хэвлэлийн хүрээлэнгийн анхны захирал Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтийн Инхбат даргын хувьдч тэр одоо ийм салбарын чухал төлөөлөгч, дуу хоолой ахмад зөвлөх одоо ийм хүн байж ирсэн. Хэвлэл мэдээллийн салбарт ямар ч одоо асуудал тулгарсан чиг баримжаа одоо чөлөөт хараат бус сэтгүүл зүй ийм байх ёстой шүү гэдгийг одоо чангаар зоригтойгоор дуурж ямарваа нэгэн байдлаар үгээ хэлдэг ийм л одоо хүмүүсийн манай Ахмад үеийн Ахмад сэтгүүлчдийн нэг нь гэж үздэг. Бас юмны сайн талыг уулын бол өндрийг усны бол тонголыг юмны бол гэдэг талыг олж хардаг. Дандаа харуулах, хайх, уул шагаа шүлтэн гарцаад. Тэгээ юм бүхэн хэмжээнд нөхөрсөн мөхөө, битэрсэн мөхөө хорт. Хоол болчихсон шүү дээ. Чаталгийн юу хэл амьдралыг хотлоо дүрсэлдэг зүйл үстэй. Одоо бол угаасаа шүү чаталж төгсөн. Одоо харин амар үнгүй шалтгаан зөө тэрийг энэ тэндгүү театр тий үнгүй тоглож байна тий тоглолтоо тэгжил байдаг юм гэж. Тэгэхээр харин энэ дэлгэм дэлгэхэд нэр хүн бас хэрэгтэй байна. Авторитет. Авторитетийг бол одоо бас олж авах зөв замаараа хийвэл бохлоор олж өгч. Нэр хүн бас хэрэгтэй. Би одоо эрүүлийн хамгаалах салбарлалд ирсэн тугаан сайдыг гэхлээр бид чинь эмнэлгийн мэд чинь хөдөөнд очих нэхлээ легендарны хүн шиг байлаа. Тэр нэр хүнд ч бас хэрэгтэй шүү дээ. Одоо нэр хүнд байна уу? Би гээд хөлөөрөө толгой хийгээд. Тий. Бас энэ ч бол бас нэр хүнд байх хэрэгтэй. Бас удирдлага гэж үзэж. Хүндлэх ёс гэж байх хэрэгтэй тий. Одоо захирах ёс. Ер нь бол бас тэгээ яг сүйтгэл үгийн бүдий биш үйл ажиллагааг нэхэр болж байгаа. Тэгээ үгээр жимэлж тоогоор тоглож толгой эргүүлж байна л да. Олон юм болохгүй байна. Энэ нийгэмд олон юм болохгүй байна. Тий олон юм. Уран үгээр улсын хуурч. Монгол үйлдвэрчний хэвлэл гэж байгууллага маш муу ажиллаж байна. Тийм ээ. Тэгээ ард түмний төлөө явахгүй. Энэ бол үйлдвэрчний би тухайн үедээ бас юм чөлөөлөл үйлдвэрчний хэвлэл энэ солиос байсан шүү дээ. Тэгээд чөлөөс сэтгүүлчтэй. Энэ бол анхнаасаа зүгээр далин хэлчих. Профессионалны соёлын орсон юм яха тийм ээ. Профессионал. Уул нь бол ажил мэргэжлийн холбоо юм л да. Тийм байгаад тий. Профессионал. Тий. Яг хэрэг дээр үйлдвэрлэл байх ч ямар вэ? Аюулаас нэрнээс ихлэн орчуулгын үстэй. Тий. Таны одоо ном биш үү? Энд дээр та ингэсэн байна л да. Удирдлагын уд долоогч үйлдвэрчний хэвлэлтэй байсан цагт игэл төвний эрх аж хогсоор болно гэж. Гарчиг бол тухайн үедээ соёлоор би Монголын чөлөөлөл үйлдвэрчний хэвлэлийн ерөнхийлөгчийн хавсран гүйцэтгэж байсан. Тийм. Тэгээд нэсэж болсон юм уу? Бас зүгээр байхгүй үйлдвэрчний хэвлэлийг шүүмжилж байсан. Нэг л биш ээ. Тэгээд профессионал шүү дээ. Тий. Үгийн утга учирын тухай яриаш. Үгийн утга учир. Та одоо тойл бичигч, тэ зохиогч. Сэтгүүлч. Юм бол харин үгийн үн цэнийг мэдхийн гэхээр мэддэг альтун байсан. Үгийн цөм үхрийн олон гэж ярьдаг байсан. Цөм үг цөлхөх хаан гэж. Цөм үг байх та цөлхөх. Гам бол аюултай гэдэг ч байна. Ам бол аюултай гэдэг. Үүд. Тэр нь юу гэхээр манай даганаас болоод
өгөхгүй. Даргуулаасаа бол гэдэг шүү дээ. Тэгээ ам бол аюултай үүд үнэндээ тийм шүү. Тэгээд үгийн шархад гэдэг чинь мишин шархад гэдэг чинь бас л мондог философи байна. Үг үзүүлгүйч харин тогтооч. Үг үзүүлгүйч ухтал тогтоох. Зүрхэнд туссан гэгээ сэтгэл гаалаа. Тэгээд урмаар тэгэхээр урмаар гэдэг чинь зөв үгтэй. Үгээ чинь явдлаа хям гэж. Тэгээ уран үгээр усыг хоорч усан малинга бажангаар малига малига. Уран үгээр усыг хоорч усан бажангаар малига малига гэж шүү дээ. Даш дондов сэтгүүлч бол яах аргагүй үгийн мастер. Түүний хэлсэн үг бичсэн нийтлэлийн гарчиг нь афоризм болж төгж байв. Тухайлбал авилга гэдэг үг бол могойт барих мод биш, морь гуйдах ташуур бишээ. Бүтээснийг бүрлгэж амьдралын баталгааг алдагдуулахыг ардчлал гэхгүй. Хэвлэлийн эрх чөлөө бол түр засгаас олгодог хишиг биш. Сэтгүүлчид хэрв авилга ядуурл айдас хүйдсийн дунд байгаа бол тэнд хэвлэлийн эрх чөлөө байх аргагүй. Монголын эдийн засаг бол жижиг эдийн засгийн нэг онцлог гэвэл маш мэдрэмтгий байдаг. Унханч амархан, сэгхэнч түргэн. Тийм болохоор инээхэн жижиг орны хэдхэн хүнийг багаахан үйлийг нь үзэж нэг их зутраахгүй аваад явж болтноо доо. Тийм болохоор инээхэн жижиг орны хэдхэн хүнийг багахан үйлийг нь үзэж нэг их зутраахгүй аваад явж болноо доо. Харамсалтай нь тэгж чадахгүй байна. Ийхүү түүний 20-од жилийн өмнө хэлж бичиж байсан нь утга учраа гээгээгүй. Үнцний алдаагүй хിവэр байна. Тэгээ яг бас хэдэн тойлмол хийлээ. Ийм нөхөр сууж байна. Тэгээ нэлээ олон тойл гаргалаа. Тэгэхээр тойл хийн гэдэг бол та хэлээд байсан шүү дээ. Ер нь бол тойл хийн гэдэг бол одоо энэ хэл мэд хүний хийдэг ажил биш. Аргачлал мэд хүний ажил. Тэгээд чод авсан зогоос нэлээ сурсан баг. Хэл мэддэг өхөн тойл хийхгүй. Тойл хийх техник эзэмшин тойл хийх тусан дүндээ байгаа. Хэл зохиолын хүрээлэнгийн захирал биш актив юм л да. Тусан дүндээ байгаа. Тусан дүндээ хүч юм биш. Одоо байл байхгүй хаа. Тийм академик юм. Хэл мэддэг хүн тойл хийдэг. Тойл хийх техник эзэмшин тойл хийж. Тэгээд үг давтамж тогтмол шинж итгэх чанарыг сонголт их хэрэгтэй гэж байна. Тийм өөрөө мэдж байна. Ер нь амьдрал бол баг хэрэглэхгүй гэж байна. Гэтэл өдөр тутам хэдэн ч удаа хамаагүй итгэвтэй хэллэг гэж өгдөг шүү дээ. Тийм. Үг давтамж тогтмол шинж итгэх чанарыг бол харах. Нэсвэрт би сүрхийдэн тойл хийгээд байгаа юм шиг аргачлал хийх. Хэл мэддэг хүн тойл бүхэн тойл хийхгүй. Тойл хийх техник юмсан. За энэ дээр харин сайн дагуулсаар нэгчээр босон жив их нөлөөсөн дөө. Хэл бол гоё юм шиг. Божинтэр сайхан ярих нэг хэрэг. Нэгсэн улс чинь одоо тодорхой пилотоо энтергээд байда эвлийн доор. Тэгээ би төдөлдөр орчичаад гэсэн. Тэгээ энэ улсууд ч одоо алдарш хорхоосол авсан хүмүүсүүд яасан ч байна одоо пилотоо энэ чинь доотхын долоон алдаад. Ингээд харин тийм ээ. Тэгтээ тодорхойсон оролцогч осолтой доо гэжсэн. Тийм тэгсэн мөртөө биш бас зүгээр л тэгээ зүү юу гэж нэг утга хүмүүлэгч тэрвэш зөвлөх нэртэй тэр үнд энийг орос чинь энийг оросоогүй ч одоо яа осэлтэн дэндүүл юм бол анслаас юу байна философи ч юм уу гэж үгүй ерөөс хүмүүсийн хөвгтэй хэвлийн сонир сэтгэл хэрэгжижсэн. Эзэн дуртай тэгээ хэлчихсэн чинь тэр хоогн бол тэр хоёрын хооронд хавгасаад гурван юм дээр гурван цагшид их байдаг юм л. Тэгээд ягаад ч юм чихэнд хөрсөн шүү. Төрөөс баг. Тэгээд
төдий шахаад байсан шиг байна. Наад нэг юм зайлуул лигсэн. Тэгээд би чинь ер нь баяхаар нэг биш уурал шал. Хөөх юм уу дали маа нэг. Тэр Филатова тухайн үед хүүхдийн фонд дарга гэдэг үү шүү дээ. Фонд дарга. Тэгээд бол таныг бол нийлээ олоодоо дуудсан та очтгүй байсан гэж байна шүү дээ. Аа? Уул нь өөр хүмүүс гүгд очно шүү дээ. Тэгээд би очдгүй байсан. Тий. Тэгээд юм бол Филатова өөр хүн явуулчихдаг тий. Анастас Ивановна үгүй наад нэг авгүйч ямар ачи юм бэ гэж хэлчихсэн. Наад нэг юм аа цайд үзлээсэн болтой юм аа. Тэгээд би чинь одоо ер нь нэг л биш ууралсал. Зүгээр байсан хүмүүс зүгээр таад. Зүлгэн дээгүүр тоосон дургаад ердөө нэг болчихгүй. Тэгээд одоо би ядаа хэллээ. Төдөг маань гэсэн эвгүй байсан ба. Тэгээд бас хадаад явуулах гэсэн намайг төлөвлөгээд тэгээд гайвшин зэмжсэн. Тэгээд би хэллээ нэг өдөр. Гэхдээ төдөө би ер нь явах л болж байна гэсэн. Тэгэл болж явах шиг. Тэгээд би ер нь надад төдөөтэй тайлбар шиг. Тэгээд төдөө маань бас жаахан илэрхий хамгаалал байхгүй ч гэсэн бас хэцүү. Тэгээд чихэн халуулсан бас. Тэгээд аюу өөрөө хөндөж гэдэг юм. Ер нь төдөө имmunity талтай. Сэвсөх. Тэгээ бүр энэ болохгүй шүү болохоор би өөрөө орж хэлсэн. За төдөө би ер нь явах хэрэгтэй болж байна л. Хэрэгтэй болж байгаа шүү. Тэгээд би явсан. Тэгээд дараа нь яг халагчаал. Тэгээд сэтгүүлчтэй холбоо хавар ашиг гэсэн төдөө өөрөө бас өөрчлөгдөж үнэн зөв хэрэгцээ ачи. Үнэн зөв сэтгүүлчтэй холбооны дарга байдаг. Тий. Гэсэн нэг өдөр дуулчлаар нэгүйгээд очлаад дүгээд чигтээ өсөөр өчсөнгөө хээ чиний өсгсөн хөндөрч нарилээгүй байна. Валилээсэн. Хоёулаа бас тэвэрлэлсэн. Миний айл хөвөлхөд ирэх. Тэгээ төдөө хугаалтаа ихтэй цаг үеийн тийм байсан болоо өндөр олон тушаалтай хүн яалтч байхгүй тэгээд аялахаас өөрөөрөө олон тушаалаа алгалахаас өөрөөрөө бас тэгээд чигээр тийм хэлдэг. Нэгт хоёрт бол хүн гэдэг чинь тийм өөгүй байдгүй бас нэг төр алдраа дөрвөн байдгүй бай. Тэгээд тэрийг нэсэн суучих талын юм хин өөртөө хайргүй хүн гэж байхгүй шүү. Ер нь бол. Тэгээд энэ л яаж явуулъя яасан төвхт юм гэж бодож байсан байх. Тэгээд тэрийг чи мэдсэн юм биш үү? Манай мөшөлтний юм аа байж. Тэгээд ямар сэнд манай няма энэ залуучуудын сэн ирэхчихсэн. Та чи чирээгүй өвчлөх юм аа гэж та гэдгийг. Залуучуудын хөвлөсөн. Би пенри хөвлөө. Тэгсэн. Тэгтээ та эмэгтэй хүнд залуучуудаа зайлшгүй өгсөн юм аа. Яасан гэсэн чинь дараа маа нэг таны залуучуудын өмсчихсэн эврийн дуурайнд дөрвөн нөхөс дэвж явсан шүү. Тэгээд тэр бүхэн надад бүгэн сургамжил байсан. Монголын залуучуудын эвлийн төв хорооны хүүхдийн хэвлийн нэгдсэн редакц гэж ийм том редакц байлаа. Манай редакцаас пенерийн үнэн сонин, залгамжлалт сэтгүүл, пенерийн үлддэг сэтгүүл хэвлэн гаргадаг байсан. За ингээд Дашдан төвлөгч бол манай дэрэгтэй намын үнэн сониноос ирсэн. Анх одоо ирээд хамт ажиллахад бол бас нэлээд тийм шаардлага өндөртэй, хэцүү, хатуу юм шиг санагдаж байсан. Тэгээд хамт ажиллаад ирэхээр бол тэр өндөр шаардлага нь бол бид бүгдээ бас нэлээд урагшин өөдөнд татаж тийм чинь чиглэтгэхээс өөр аргагүй байгаа байхгүй юу? Тэр өндөр шаардлаганд чинь бид чинь бас нэлээд одоо бие боловсруулж бас энэ хүний тавьсан шаардлагын хэмжээнд хүрэх гэж ихээхэн хүчин чармаалт гаргаж ажиллаж байсан он жилүүд байгаамаа. Тэгэхээр Дашдан төвлөгчийн хувьд бол ер нь ингээ хүн харахад бол их ихэмсэг юм шиг харагдаж магадгүй. Жигчим шиг байж харагдаж магадгүй. Цагтаа их харамч хүндээ. Тийм учраас элдв дээдийн хурал зөвлөгөө тэм юмд бол очих дурггүй.
За тэгэл тэрэнд нь одоо би өөрөө харилцаа нарийн бичин дарга юм чин явна да. Тэгээд ирээд яг ингэж хийн тэгээд яг за сонсон заавал сонсон. За тэгээ ямар дүгнэлттэй ирвч одоо бид энэ одоо тэнд очиж суух чинь чиний одоо гол зорилго биш. Энийг чи ажилдаа яаж хэрэгжүүлэх гэж байна гэл амар хайртай асуулт асуудаг. Тэгээд тэр чинь эн чинь бол хүнд их юм сургадгийг ерөөсөн. Тэгээд хуралд нэг очиж суугаад ирэх биш. Тэр хурлаа сонсон юм аа би өөрийнхөө ажилд яаж хэрэгжүүлэх вэ гэдэг заавал нэг бодолтой орж эрхчлээр орж ирдэг. Ийм нэг юмд сургасан. За манай сонин тэр үед Пенер үнэн сонин гэхэд бид нар бол одоо хүүхдийн эх орны одоо хайртай эцэгийнхээ хайр инэрлийг ухаардаг Ахмад үеийн дайчин баатарлаг хөдөлмөрч уламжлалаас суралцах гал тэр үеийн л одоо нам засгийн бодлого шийдвэрийг өсвөр үеийнхэнд хүргэх мөн хүүхдийн дотор одоо сэтгэлд байж байгаа төм бүм асуултанд нь яагаад гэдэг асуултанд хариулах юм эргэх холбоог энэ одоо сонин хэвлэл бол маш сайн олгож байсан гэж боддог. Яагаад гэвэл хүүхдийн одоо хэвлэлд маш олон хүүхдүүд загтал бичдэг. За загтал бичсэн хүүхдүүдийн тэр загтал тавих хяналт бол маш нарийн хүн болгоны ард одоо загтал орлооны ард хүүхэд байгаа шүү хүн байгаа шүү та нар энд ерөөсөө нэг өгүүлбэр үрийг анхааралтай уншин шүүгээд хатуу шаардлага тавьдаг байсан. За манай энэ ажлыг бол манай сумья сэтгүүлч байсан тэр үед загтлын хэлцэн нэлцэн ороод маш сайн одоо ажиллаж байсан. Тэгээ хүүхдэд хайртай гэж би хэллээ. Тэгэхээр энэ юу гэхээр хүүхдийн одоо загтал тэр үед бол ер нь бид нар чинь зарим 7 хоногт ер нь шуудаа загтал авдаг байж тээ. Жишээ нь Монгол хүн сансарт нислээ гэтэл би сансарын нисгч болно гэд Монголын баг хүүхд болгон захиа бичнэ. Тэгээд тэр хүүхдийн загталд их хариуцлагатай ханддаг. Жишээ нь би өнөөдөр онц авлаа. Би өнөөдөр хажуу талынхаа имээд арга төөж өглөө гэд хүүхд бичиж байгаа. Тэгээ энийг одоо чи энэ сонь тусах ёстой гэж шаардлага тавьдаг. Тэгээ би онц авлаа. Тэр аймгийн тэр сумын тэр ингээ бичсэн юмыг бид загтал болох ёстой. Тэр хүүхдийг тэр яагаад тэгж үж. Наад хүүхд чи одоо сумын энэ төв рүү очиж байгаа шууд нь тосоол энэ өвлийн хүүтэнд гүйж аваа. Чи мэдэж гин үү гэж ингэж шаардлага тавьдаг. Тэгээ энд бол цаана хүний хүүхдийг хайрлаж байгаа. Тэгээ наад чинь аав ээжээсээ чи мөнгө гуйгаад хичнээн мөнгө төгрөгний марк наасан байна. Хичнээн доктороо илгээж байна. Ямар их үн цэнтэй юм ирснэг чи мэдэж гин үү гэд. Гэтэл загтал нээхэр бол ганцхан өгүүлбэр байж байгаа жишээ. Тэгээд тэрийг л одоо юм болгох гэж ингэж шаарддаг. Тэгээ энэ бол их хайр. Тэр энэ Монголын хүүхдийн төлөө хүн болгон одоо цоглох зүрхтэй байх ёстой гэж хүмүүс их ярьдаг. Үнэндээ бол энэ л юм байна. Бас л зүгээр байхгүй. Прагийн сэтгүүлчдийн байвал хүйсэн дэний байвал хэн тоонд ороод хүйсэн дэний байвал коммунистийн дэмэрсэн коммунистийн дэмэрсэн зөвлөлтийн борохоор гэж хэлсэн гэл нэг хэсэг л шуурсан юм л да. Европтой нэр. Тэр дотор нөө сэтгүүлчдийн байгуул зөвлөхгүй хаалж. Тэгээ ногоогийн байгуулагч одоо ядаж тарсан. Цэдаш андгоотой олон жил сэтгүүл зүйн салбарт хамтарч ажиллахдаа тэр хүний эхлээд бол барааг нь харж сүрдэдэг сүүлдэн бол ойртон дотоос нөхөрлөж өгөн сонсч сургаалын дуулж хамтарч ажилладаг ийм замыг туулсан. Тэгээд өөрийнхөө тухай бол би Ялзэлхэн ухаан гэдэг хөрөг нийтлийн ном бичсэн. За дасчин дугааш хүн бол өөрийнхөө түүхийг жирийн хөөрнөөс одог тийм хүн биш. Ер нь олдохгүй. Тэгэхээр бол тэрийг ямар аргаар өчгөө гэхээр ажиглаж өгнөх, дагаж унших, хажуугийн хөндлөнгийн материалуудыг цуглуулах маягаар бол ингэж тэр хүнээс судалж өгч бичихгүй бол амар хэлбэр аргаар өөрөөр нь түүхийг нэрвүүлээд өнгөс төдийхөн бичиж болдгоо ийм хүн байгаа. Тэгээд одоо эргээд харахад энэ Ялзэлхэн ухаан гэж ном бол тусдаа гарсан. Дараа нь Домгот амьдрал гэдэг миний бүтээл орсон юм байгаа. Тэгээд төгсгөл хэсэгт нь бол бас даштан дугаагаа тодорхойлж ингэж үчээсэн нэгэс жах хэсгийг нь уншаад хий. Ийм нэгэн ертөнц, ийм нэгэн гэрэл сүдэр, хат хисаа, өвс ногоо, цас мус болсон уул үе үе нар шингэн гэлэлцэж бас үе үе шуургад идээн захилж байдаг юм аа. Тэр бол дашландаг гэдэг ер юутаж адилгүй бэлийг нь дагаж оргилдон ч хүрч болох хормойд нь хөрлгөө
сэгсрүүлч болох хүн бол билээ гэж ингээд тодорхойлсон юм. Даштандуугааг бол нэг үгээр илэрхийлж харахгүй. Олон талаас нь маш олон дүгнэлтийг хийж ээж энэ хүнийг ойлгох тэр хэмжээг нь хүрээ царын тандах тийм болцоотой өнөө цагийн бидний үлгэр болсон томоохон сэхэтэн асар том нийлэлж их том бие хүн байгаамаа. За би хүүхэд байхны Даштандуугаан тухай бол сайн мэддэг. Одоо мундаг тийм эрдэмтэй, номтой, сайн сэтгүүлч гэдгийг сонсч байсан. Хувь тавилангийн ихээр 90-ад оны ихээр нутгийнхаа одоо уулзалтан дээр Даштандуугаатай анх танилцсанаас хойш өнөөдөр болоод хамт би энэ дээр нөмөрж явж байна. Даштандуугаа над аавын оронд ахын оронд ахвалж байнга одоо зөвлөгөө өгдөг, ажилтан минь тусалдаг, дэмждэг. Ялангуяа одоо өөрийнхөө одоо хэвлэгсэн номыг алавтай юм шиг байнга над хамгийн түлээж барьдагт би их баярлж авдаг. Ах нь ийм ном хийчлээ, ийм одоо тойл бичиг гаргачлаа. Энэ тойл бичиг танай одоо хамт олонд танай аяж байсан салбарынханд хэрэгтэй шүгэж байнга зөвлөгөө өгж ном болоныхаа дээж өгчээсэнд баяртай байдаг. Манай хамт олон ч гэсэн манай Даштандуугаахаа гэсэн тэр одоо өөр мөцөлгийн тойл бичгүүдийг байнга ажилдаа хэрэгжүүлж одоо явсан. Манай ажлын зарим ярихтаа бол энэ тойл бичиг бидэнд маш их чухал юм болж байна гэж ярьдаг байсан. Даштандуугаатай танилцсанаас хойш би Даштандуугаан бичсэн нийтлэг өгүүлбэрүүдийг би хинэм бай сайн уншдаг. Үнэхээр сэтгүүлч хүн гэж Даштандуугааг хэлдэг байх гэж боддог доо. Бичсэн зүйл нь ямар нэгэн суулгаагүй, уянгаа хадлаггүй байгаа зүйлийг байгаа чигээр нь маш энгийнхнэр их ойлгомжтой тодорхой бичдэгтний Даштандуугаа шүтэж явдаг юм аа. Даштандуугааг Монголын сэтгүүлч төвд мэдээллийн ажилтнууд төдийгүй Монгол даяар мэдэх юм алдартай хүн байгаа. За Даштандуугааг би бол ийм хоёр хүнтэй л ер нь бол зөөрлөж боддог. Тэгэж ойртонж боддیں۔ Тэгэхээр бол Монголын одоо сэтгүүлчдийн одоо байгууллагыг одоо хоёр том удирдах байсан. Одоо миний өөрийн мэдэх. Нэг нь бол социалист системийн үеийн Монголын сэтгүүлчдийн байгууллагыг удирдах байсан Монголын том сэтгүүлч. За соёнгийн эрүүлэх зохиолч Лодонгийн төдөв байсан. За хоёр дахь нь бол одоо 90-ад оноос хойш бол байгуулагдсан. Монголын чөлөө таарсан сэтгүүлчдийн хэвлэлийг үүсгэн байгуулж төвнийг удирдах явсан. Монголын одоо бас нэрт сэтгүүлч, тойл бичигч одоо Даштандуугаа. Тэгэхээр энэ хоёр хүн юугаар ойролцоо юм бэ гэхээр хоёулаа бол бас өндөр мэдлэгтэй. За аль нь бол одоо тийм том зангарахтай. За улс орны төлөө гэсэн юм зүрх сэтгэлтэй. За аливаа зүйлийг урагшлуулъя гэсэн одоо ийм төвлөлттэй ийм хүмүүс байсан. За ийм одоо зангарахтай хүмүүс байж одоо ингээд өөрийнхөө салбараа болж чирч явдаг. Тэр л Даштандуугаа энэ талаас харахад бол ийм том одоо ийм одоо мөс зөвсгч одоо онгоц гэдэг шиг яг л одоо энэ анхны одоо ийм одоо хүмүүсийг зөвсөж Монголд чөлөө тарьсан сэтгүүлчдийн эвлэг байгуулж Монголд одоо чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд одоо анхны хүмүүсийг дагалж зүссэн ийм хүн байгаа. Одоо Монголд хэрвээ тухайн үед одоо Даштандуугаа байгаагүй байсан бол би бас Монголын чөлөөт хэвлэл, би даасан хэвлэл бас аяд зүг рүү явах байсныг сайн хэлж мэдэхгүй байна. Чухамгүй Даштандуугаа байснаар л одоо энэ одоо чөлөөт хэвлэгсэн хөлөг онгоцыг одоо энэ капитан зөв тийсэн залж удирцсан гэж би хувьдаа хардаг. За нөгөө Даштандуугаад өөр зөвлөгч байгаа хэн бэйг бол одоо Монголын 90-ад оны үед Монголын арьсан холбоог удирдах, Монголыг бас ингээд арчлыг Монголд авчирхад бас өндөө хойноор оруулсан бас энэ арчлын удирдагч Санжаа Сорингийн зориг гэж байгаа. За яг Даштандуугаа бас энэ хүнтэй нөгөө талаас бас зөөрлөмөр хүн байгаа. Энэ бол яагаад гэвэл бас чөлөөт арчилсан сэтгүүлчдийн эвлэлүүдийг бол хэвлэл мэдээлэлээр дамжуулаад Монголд бий болсон шин дулгаар одоо ийм ялах арчлалыг бас бэхжүүлэх улам одоо баталгаажуулах энэ ажлыг бол хэвлэл мэдээлэлээр дамжуулах хийх ажлыг бол гардан хийсэн бол Даштандуугаа байгаа. Тэгэхээр бол Даштандуугаа энэ талаасаа үзвэл Монголын бас оюун санааны бас том удирдагч байсан. Энэ талаараа бол одоо Даштандуугаа нэг талаараа бол энэ зоригтой бол ингэж би зөөрлөж байна.
За нөгөө талаар бол сэтгүүлчдийн Монголыг удирдах гэсэн чадвартай удирдах хувьд бол би бас тийм төдөөгатай зөвлөж байгаа. Тэгэхээр бол Дашнодгоо ажиллах байр суурь ийм хэмжээний хүн гэж хардаг. За Дашнодгоотой би бол анх 90-ад оны ихээр Монголын хэвлэлийн хүрээлэн гэж байгууллага үүсэн бий болоод за тэгээд энэ байгууллагыг удирдах явах үедээ бол ажиллаж эхэлсэн, хамтран ажиллаж, ойртож ажиллаж эхэлсэн. За Дашнодгоо бол ер нь асуудалд бол хөнгөн хүн ба ерөөсөө ханддаггүй. Тэгэл олон асуулт тавьдаг. За чиний хийх гэж байгаа ажил одоо хинт хэрэгтэй юм, ямар үр дүнтэй юм, ямар үр өгөөжтэй юм, сэтгүүлчдэд ямар хэрэгтэй юм, нийгэмд ямар ач холбогдолтой юм гэж асуудаг. Тэгээ энэ асуултанд одоо ер нь бол очихонд Дашнодгоод очиж уулзахын өмнө бол одоо олон асуулт өөрийгөө сайн бэлдсэн байх шаардлагатай. Тэгжээд одоо жоохон тэр асуудлуудад давж гарна гэхгүй бол бас энэ давхад маш хэцүү даваа. Энэ бол Дашнодгоод уулзах учрах юм бол маш олон зүйлийг бэлдэж байх одоо шаардлагатай. Тэгээд Дашнодгоо бол хамгийн гол нь манай хүмүүс хэлдэг. Энэ бол энэ өргөө зардал гарах маш дурггүй. Өргөөж ажил хийх маш дурггүй. За цагаа бол одоо өргөх одоо тэр тусмаа бүр дурггүй учраас бол аливаа ажлыг бол одоо ийм одоо аливаа нийгэмд хэрэгтэй бусдын ингэж одоо хөгжүүлэхэд зориулсан ийм байх ёстой үзэгдлээс нь хардаг. Тэгээд Дашнодгоо бол ер нь Дашнодгоо хувьд би харахад бол тийм бас нэлээд ер бус, жир бусын хүн. Тэгээд бол аливаа зүйлд одоо үзэх харах одоо тэгээд үнэлт өгнөх энэ тал нь бол одоо бусдаас их өөр. Ер нь асуудалд бол их шүүмжлэлтэй хандна. За маш уртаа суурьтай шинжилнэ. Одоо энэ одоо өөрийнх нь онцлог. Тэгээд бол ер нь бол Дашнодгоо байгуулсан чөлөө тарьсан сэтгүүлчдийн эвлэж байгуулга болоод бид нар ингээд тогтмол оож гардаг байсан. Ер нь бид нар бол муурын байшин гэдэг нэрлэдэг байлаа. За ер нь Дашнодгоо офис гэдэг бол ерөөсөө бол байнгын одоо ингээд ном цаас. Тэгэл хамгийн гол нь янз бүрийн төвшний хүмүүс Дашнодгоо тэрж уулздаг. Тэр бол одоо ийм одоо голоор бол одоо яг ингээд ийм одоо уулзур 2 3 голоо яасан уулзур газар одоо загасчд бол загас барьдаг. Яг тийм талдлаас бол загас удардаг ийм уулзур газар байсан. Тэгээ нөгөө талаас одоо ингээд энэ уулзуур ингээд харахад бол юу гэж боддог гэсэн мөгтэй бол Дашнодгоо бол одоо маш их одоо тэр олон хүнтэй уулздаг байсан учраас улс төрчид одоо жирийн хүмүүс эрдэнэтэд одоо бус салбарын ер нь Дашнодгоо нийгэмд одоо тэр өгөх үнэлтийг тэндээс бас гаргадаг байсан гэж боддог би хувьдаа. Тэгээд энэ бол ер нь бол зарим эрдэм шинжилгээний байгууллагаас илүү үнэлт өгөх судалгаа ажлыг бас хийчих хэмжээний одоо тийм төвшөнд хүрсэн. Тийм учраас Дашнодгоо одоо бичиж нийтлүүлдэг. Одоо нийтлэлүүд нь бол одоо тийм үнэн бодиттой. Тэгээд дандаа нийгэмд одоо дандаа тийм эрснаас үүсгдэг. Улаанбаатар биш шүү дээ. 21 аймаг. Хөдөөгийн бүхэн аймагт чөлөөлт хийвэл фриланс сул уйвасан. Энэ орон даяар дэлгэрүүлсэн тийм чөлөөт хэвлэлийг. Монгол орон гэдэг чинь Улаанбаатар биш юм байна. Хөдөөгийн төлөөлөл зархны аргачлаас ингээ харин төлөөлөл яг болон улсын сэтгүүлчдийн байгууллагаас Монголын төлөөлөл зарчсан сэтгүүлчдийн үйл бол инструментал байгууллага гэж ерөнхийлөгч нь хэлээд бас бидний урилгаар төсөлтөд жохол байсан. Олон улсын сэтгүүлчдийн байгууллага ерөнхийлөгч Джеймс Линдекс бас л одоо тухайн үедээ тэгээ ассоциат юм болоо дараа нь пүүл юм болоо дараа нь гүйцэтгэх хорооны төлөөлөлтөд тэр чинь санал авахгүй амархан биш шүү дээ. Амархан олон хүнтэй уулзчаад тийм олон хүнтэй лобби хийж тийм хацаас үүдтэй хийсэндээ тэгээд эхний үед бас очроо олохгүй тэр ээж бол арчс өмнөсөн усын нөхцөл тэгээ бусад наадахын нөхцөлтэй манай хэлэмжээр атасан болоод гэсэн шиг үйлдвэс тэгнэлж гэсэн гинтийн нэг үсэг ийд өөрсдөө яаж манай яалаа гэж аалаасаа дэвшүүлэх ингэдэг байгээ өрнөдийнхөндөө хандлага хэрэг гэж бодоод зайлг сандуулалтанд болох юм бусад олон нэр хандсан бас зүгээр үйлдэл солиглоо тэгээд тэдний жихэнд хийчихсэн тэдэнд бол
бизнес шинэхгүй Монгол ер нь сонгогдно яа тийм живүүл дэмжиж гээд дэмжсэн. Тэгээд 14 хоорон 140 оноос төлөөлөлтөй болох наран зэрэг маань. Тийм нэг үз таныг нэг үзсэн сайн ажилласан. Тэндүүд Монгол дэштонд байна. Борч наран зэрэг хатуу Монгол хамгийн бол тэгээд Монгол сонгогдсон баяр хүргэлээ. Тий. Ийм болчихсон. Тий. Тэгээд би ч ганцхан хоосон ганцаараа наран зэрэглэгээ бас түүхэн үйл явдалтай. Ингээд хурцлсан юм аа зүгээр. Ер нь бол ерөөсөө л нэг хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүний амьдрал их мэддэг. Өөрөө одоо багаасаа тийм хар бор амьдрал туулсан. Ер нь амьдрал их мэддэг. Хатуу шаардлага тавьсан ч хичнээн хатуу шаардлага заа чи өнөө шөнө энэ сонинг ингэж одоо дуусгана. Тэр үед чинь бид нар бол хэвлэлийн кампанид шөнө орой өдөш одоо сигнал уншин сонингоо хийн ингээл өдөр шөнөгөө л явна. Тэгэхэд эцэст нь нэг хүрээд ирэхэд нэг за цаат хідэн хүүхд чинь харах үнтэй үлдсэн үү? Талхтай үлдсэн үү гэж юм одоо нэг үнэхээр нэг зүрх сэтгэлээсээ асууж. Тэгээ хүнийг хөгжүүлэх гэж их одоо боддог. Тэгээд одоо өнөөдөр Монголын пионерийн байгууллагын үүсч өгдсөний одоо Монголын хүүхдийн байгууллага үүсч өгдсөний 100 жилийн ой тохиож энэ 100 жилийн түүхэнд бол хамгийн гол үүрэг одоо хөгжлөх нүргийг гүйцэтгэсэн байгууллага бол энэ хүүхдийн хэвлэл тэр дундаа пионерийн үнэн сан. Тэр энэ хүнийг авч явсан манай энэ Даштондуу эрхлэгчийн үүрэг бол үнэхээр бас үнэлж балшгүй. Энэ өдөр бол одоо энэ хүүхдийн байгууллагын ойг тохиолдуулж бас энэ Даштондуу эрхлэгч дэргүүтэй энэ хүүхдийн хэвлэлийг авч явсан энэ хүмүүстэй бас одоо баяр хүргэе гэж бодож байна. Өнөөдөр хэн бүхнийг таних Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн бичгийн их хүн зангарахтай сэтгүүлж оюун санааны удирдагч Даштондуу бэрх бор амьдралыг туулсан хүн. Идэр бага насандаа түүн шиг орхигдсон хүн байсангүй. Ганц өмг түшиг нь орчлон харах хувьгүй гачлант нэгэн их. Гэвч Даштондуу хар буйран дээр хаягдчихалгүй. Эхийгээ гараас нь хөдөлж ядуу зүдүү амьдралаа үүрэн төв суурин хүмүүсийн зүг зүтгэжээ. Ингиж таргийн 5 ямаад шүтсэн тарчиг бүглүү ахуугаас зогтож ялав. Даштондуугаан явсан мөр бичсэн бүхнийг харахад Даштондуугаан тухай ялч дийлхийн ухаан номондоо сэтгүүлж зохиолж Чулуунбаатар ингэж бичсэн юм. Нөхрийн үнэлэлттэй санал нэг байна. Үнэхээр Даштондуугаан зам мөр бол ялан дийлхийн ухааны илрэл. Өсч дэвжих гэж оройгоор сурч хил оролдож өөрийгөө ялж дийлв. Эмнэлгийн сестрагаас Монголын хувьсгалд залуучуудын эвлэлийн төв хорооны гишүүн идэвхтэн бичгчээс сонин сэтгүүлийн ерөнхий эрхлэгч хүртэл алав хааж эр хүн туг барихын үлгэр үзүүлж дийлв.